Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Та бүхэндээ арьс гоо засгийн зөвлөгөөг сурлаад хүргэж байна. Бэмд урчин Чингүн Польш улсын Братислав хотын ангаах ухааны сургуулийг 2006-аас 2012 онд ерөнхий их хэмжээр бакалавр магистр зэрэгтэйгээр төгсжээ. 2014 онд Польшийн Зеленый Гора хотын их хэмжээр, 2016 онд Гэмтэл согов үндэсний төвийн их хэмжээр, 2016 оноос доктор Чингүнс клиникийн ерөнхий хэмжээр ажиллаж байна. Нэвтрүүлгээр захиа хэлээ. Тэрийг одоо юу хөө? Сар болчихлоо. За баяртай. Өөртөө юу хэлээ? Яг хэмдүүд яах юм. Сайн байцгаана. За сүлдэр шайлаа. За энэ удаагийн дугаартаа тамиагаа хүрсэн байгаа. Сайн байцгаана уу? За өнөөдрийн дугаартаа урьж оролцуулсанд баярлалаа. Ерөнхийдөө гоо сайхны одоо эмчилгээ гэж юу вэ? Тэ гоо сайхны эмчилгээг энгийн одоо үгээр өсвөрчүүдэд тайлбарлаж өгөөч. Арьсыг аль болох удаан эрүүл залуучигээр нь хадгалах төрлийн эмчилгээнд байна. Тэгээ эмчилгээний дотроо ерөнхийдөө бол хоёр хувааж олон тэмдэг төрлийн эмчилгээ месийн аргаар тэгээ пластик буюу ямар цэцлэг хийх гэсэн. Хоёр юм бол месийн бус арга буюу таны орчин үеийн түгээмэлтэй шинжлэгдэж байгаа тиймэрхүү эмчилгээнүүд байна. Тэгээд месийн бус аргыг ерөнхийдөө бол нүүрэн хэсэгт хийж болно. Хүний биеийг хэлбэржүүлж болно. Сүүлийн үед маш эрчимтэй хөгжиж байгаа нэг хэсэг бол эмэгтэйчүүдийн бас гоо засал гэж үзэж байгаа. Месийн бус эстетик буюу гоо засал, тэгээд месийн бус эмчилгээ гэж болно. Арьсны хөгшрөлт юу нь хэдийн наснаас юу явагдаж эхэлдэг вэ? Хүний арьс 25 нас хүртэл баян хөгжиж байгаа, томорж байгаа, тэлж байгаа бүх хэрэгтэйд адилхан. За месийн бус одоо арга гэдэг байгаа шүү дээ. Энийний одоо тэр нэг арьсны эзлэхүүний дүүргэлт гэж яриад байгаа шүү. Энийг одоо ямар одоо аппарат хэрэглэдэг юм уу? Эсвэл ямар аргыг хэрэглэдэг юм бол? За ер нь тэгээд хөгшилт явагдаад ихнэ гэдэг чинь хүний нүүрний тодорхой хэмжээний уургууд байгаа тийм. Бид хамгийн их мэддэг чинь коллаген байна гэдэг ингээд тэд нэр өөрсдөө ингээд өөрийнхөө булчинлаг агшиг чадвараа алдаад эхэлж байгаа байхгүй. Тэрнээс болоод хайс илүү сунж байна. Мэдээж бидний бүгд өөрөө дэлхий дээр амьдарч байгаа, дэлхийн хүч үйлдвэж байгаа, бүгд доошоо татж байгаа тийм. Тэгэхээр аль болох тэрийг сөрөг эмчилгээнд хэрэгтэй тийм. Хамгийн одоо энгийн одоо заавал одоо байх төрлийн эмчилгээ хэм бол жишээ нь радио долгионуудын төрлийн радио долгионоор дулаан ус гэдэг хүний арьсанд ороод цусан хэмжээнд сайжруулаад ерөнхийдөө тэр миний түрүүнд дурдсан уургуудыг чангалж өгөх гэж ойлгож байна тийм. Энгийн үгээр болох. Арай илүү дэвшилттэй, арай илүү хүчтэй аппарат гэх юм бол КИФУ буюу монголоор бол хит авианууд байна тийм. Нэгтгэжүүлсэн хит авиан эмчилгээнүүд байна. Тэр эмчилгээний яадаг вэ гэвэл арьсыг цэвэр чангалж өгөх гэсэн. Гадна талаас ямар ч мэс хөрөхгүй, ямар ч арьсанд чочирлохгүй, арьсыг юусаа гэмтээхгүй гэсэн. Мэдээж тэгээд 3 төрлийн лазер эмчилгээнүүд байна. Лазер мэдээж дотроо олон төрлөөр хуваагдана. Ямар лазер өөрөх нь хуртаас нь шалтгаалаад төрөл байгаа тийм. Тэгээд хамгийн түгээмэл хэрэгдэг лазер бол жишээ нь одоо фракшнал лазер гэж хүмүүс их мэддэг тийм төрлийн лазер байгаа. Ерөнхийдөө арьсыг гуйжуулах зорилгоор хамгийн түгээмэл хэрэглэдэг тийм лазер байна. Бас арьсыг чангална гэсэн. Манай эмнэлэг бол ерөнхийдөө бол аль болох шинэ технологиг ингээл Монголынхаа арьс гоос засгийн салбартаа нэвтрүүлж олох зорилгоор ажилладаг тийм. Хамгийн сүүлд манай дээрс аппарат гэх юм бол одоо жишээ нь ХИФУ буюу түрүүнд дурдсан хит авиаг ашигладаг аппарат буюу ультраформ хөрөг гэж аппарат байна. Одоо дэлхий дээр ноёрхож байгаа аппаратуудын нэг гэж юм байна. Энэ ямар үйлчлэл үзүүлэх вэ арьсанд? Арьсыг чангална. Хамгийн чангална, хөргөн, лифтинг гэсэн үг. Насны хязгаар байхгүй тийм. Хэдэн наснаас эхэлж? Уг аппаратанд бол насны хязгаар байхгүй. Гэхдээ хүн хүний хөвшөлт өөр явагдаж байгаа. Тэгээ нэг 25 наснаас дээш насны хүн дундаж нас бол нэг 30-аас дээш насны хүмүүс энэ аппаратанд орвол маш зөвхөмжтэй. Тэгээд аппаратанд орж явахад одоо мис засал хийхгүй нүүрэнд янз бүрийн мис хөрөхгүй үед нь ойлгож болох уу? Болно. Одоо шинэ та 30 настайдаа хийлгээд дунджаар нэг 2-3 жилд нэг удаа юм нэг л удаа ороод байхад бол таны одоо нүрний арьс гэж их унжаад тий. Тэгээд байх нь бол жилд нэг л удаа орох юм уу тий? Жилж бараг 2 жилд нэг. 2 жил. Тухайн үеийн наснаас шалтгаална. Мэдээж анхан шатны унжилт буюу одоо нүур ингэ жоохон эзлэхүүнээ алдаад эхэлсэн тий. 40 гараа 50 төгссөн хүмүүс бол мэдээж жилд нэг ч юм уу орох магадaltaй. Залуу хүн бол тийм магадлал өрхөд байхгүй. Тухайн хүний өөрийнх нь нүрийн бүтцээс шалтгаалсан наснаас. Хоёр аппарат юм шүү дээ тий.
За ингээд цуврал нэвтрүүлгээрээ надад болно тийм ээ. Одоо манай үзэгч бүсгүүчүүдэд маш үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За.